대삼바자노 예전에 어들인 할롱맨딕 뎁시우지 바이나 은거성 예전에 어들었 비트나르 호칭게레 레위트노믹 함트 소들지 바이가 레위트 놈볼 볼항 모세결에 담졸지 시나이 올 볼항니 아르투뭉트 욱성 볼항니 아리용 호일 바이가 타나릭 에기프테스 가라가치 철룰지 아버르성 볼항 아리용 오치라스 타나르치 아리용 바이통 기에젠 도시아성 바이가 어느들어 모세깅 위드 볼항니 아르투뭉 한듯 참마익 에기프팅 볼칠룰로스 아브르성 볼항 아리용 오치라스 치 아리용 바이통 기 볼항 도시아성볼 어느윗 볼항니 이벨 니굴슬레 예수스 흐이텟 이티겔 아리용 볼성 아브르크뜨성 타나르칙성 타나르 아브라그치 볼항 아리용 바이드긴 아틸 볼항니 우웃 볼항니 아르투뭉 볼성 타나르치 아리용 바이통 게치 볼항 비틴 도시아치 바이가 넥두겔 요한 넥두겔 불렸다 볼항 볼 게릴 툰 야머치 하랑호이 байхгүй байдаг гэж бичигдсэн байгаа. Тийм учраас Бурхантай нөхөрлөж, Бурханд итгэж, түүнтэй харилцахыг хүсэж байгаа хүмүүс ч гэсэн гэмнүгэл, хороммо, бочар, чөвт бос харангуй дотор биш. Бурханы гэрэл дотор явах ёстой гэж Бурхан сануулсан байгаа. Левит номбол хуучин гэрэний гэтэл умын үргэлжлэл гэж бид нар өнгөрсөн 7 хоног хамт үссэн байгаа. Өнөөдөр бол Левит ном шин гэрэний үед өнөөдөр та биднэрт ямар сургамж, ямар үнцэн, ямар учир утга гэдгийг хамт судлах болно. Леви ном бол Бурхан Синай уулаас Мосегээр дамжуулж Бурханы ард түмэнд өгсөн хууль гэж бид нар сонсон байгаа. Өнөөдөр та бид нар бол хуучин гэрний Мосегийн үе биш, шин гэрний үед амьдарч байгаа. Тэгвэл хуучин гэрний Мосегийн хууль, шин гэрний өнөө үед бидний ямар учир утгатай гэдгийг ойлгох нь чухал байгаа. Ялангуяа хуучин гэр ба Есүс Христ, Леви ном ба Есүс Христ ямар ач холбогдолтой гэдгийг өнөөдөр хамт үзэх болно. Хуучин гэрний хууль ба Есүс Христийн харилцаа холбоо. ялангуяа Леви ном ба Есүс Христийн харилцаа холбоог ойлгож өнөөдөр бид нар Леви номыг сайн ойлгож тайлбарлах болно. Тийм учраас өнөөдөр бол хуучин гэр ба Есүс Христ
레위 노민 호일바 예수스 그리스도 ямар харилцаа холбоотой гэдгийг хамт сурах болно. Нэгдүгээр нь хуучин гэрэн Есүс Христийг гэрчилдэг ба Есүс Христ бол бүх хуулийг биелүүлэгч мөн гэдгийг хамт судлах болно. Нэгдүгээр нь хуучин гэрэн Есүс Христийг амлж гэрчилдэг байгаа. Йохан 5:39-д Есүс Христ сургаасан байгаа. Та нар бичвэрүүдэд мөнгө эм би гэж боддог тул түүнийг нягтладаг. Тэдгээр нь намайг гэрчилдэг билээ. Есүс Христ та нар бичвэрүүдэд мөнгө эм би гэж боддог. Тийм учраас та нар бичвэрүүдийг судалж итгэж дагдаг шүү дээ. Тэр бичвэрүүд нь намайг гэрчилдэг байгаа гэж Есүс Христ тайлбарсан болно. Энд байгаа бичвэрүүд гэж юу вэ? Есүс Христ амьдарч байсан шинэ гэрний үед бол өнөөдөр бид нар шиг шинэ гэр бол байдаггүй. Зөвхөн хуучин гэрний ариун сударууд бичвэрүүд байсан. Тийм учраас Есүс Христ та нар хуучин гэрнээс мөнгө хуучин гэрний сударт мөнгө эм байдаг гэж бодож түнд итгэж судалж дагдаг шүү дээ. Хуучин гэрний бүх бичвэрүүд нь намайг гэрчилдэг байна гэж Есүс өөрөө сургасан болно. Тийм учраас бүх хуучин гэрний хууль, түүх, иш үзүүлэгчд бүх нь эрх аврагч Есүс Христийг гэрчилж амлаж иш үзүүлдэг гэдэгт бид нар итгэдэг юм аа. Есүс Христ хуульдугаар нь бүх хуулийг биелүүлэгч гэж Есүс өөрөө тайлбарсан байгаа. Матай 5:17 дугаар ишлээд хуулийг эсвэл иш үзүүлэгчийг хэрэгсэхгүй болгохоор намайг ирсэн гэж бүх бод. Хэрэгсэхгүй болгохын тулд бус харин гүйцэлдүүлэхийн тулд би ирсэн байгаа. За, Есүс хууль иш үзүүлэгчдийг хэрэгсэхгүй болгохоор би ирсэн бишээ. За, хууль гэж юу вэ? Иш үзүүлэгч гэж юу вэ? Хуучин гэрэг ярьж байгаа шүү дээ. Та нар хуучин гэрэг нэг үгээрээ хууль ба иш үзүүлэг гэж ярьж болно. Мэдээж хуучин гэрэг яг бичвэрийн хэлбэрээр бол хууль, түүх, яруу найраг, иш үзүүлэгч байгаа гэж үздэг боловч хууль ба иш үзүүлэгч гэвэл бүх хуучин гэрэг ярьж байгаа гэж та нар ойлгож болно. Есүс Христ хуулийг иш үзүүлэгчээр дамжуулж өгсөн бүх Бурханы үгийг хэрэгсэхгүй, хүчингүй болгохын тулд ирсэн биш. Бүрэн төгс гүйцэлдүүлэхийн тулд, биелүүлэхийн тулд ирсэн байгаа гэж сургасан байгаа. Ялангуяа та нар шинэ гэрээ Матай номыг уншбол Матай номод маш олон удаа хуучин гэрний
иш үзүүлэгчдэр Бурханы амласан бүх иш үзүүлэг Есүс Христээр дамжуулж биелэгдсэн гэж бичсэн байна. Матай 1-р бүлэгт Есүс Христ онгон Мариагаас мэндэлсэн үйл явдал бол хуучин Исая Толлогийн 14-р ишлэлд бичигдсэн иш үзүүлэг биелэгдсэн үйл явдал гэж тайлбарсан байна. Иш үзүүлэгч Исая бол Есүс Христ мэндэлснээс 700 гаруй жилийн өмнө Бурханаас үгийг аваад ирэх аврагчийг кэрчилсэн болно. Гуравдугаар нь хуучин гэрний хууль нь Есүс Христийг амлаж байгаа. Колосей 2:16, 17-нд тиймд та нар хоол, унд, эсвэл баяр, шин сар, амралтын өдрүүдээс болж хинэрч буй шүгд, эдгээр нь ирж буй юмшин сүүдэр юм. Харин биеийн Христийн юм аа гэсэн. За энэ хоол ундаа гэсэн. Леви номд хоол ундааны тухай хаан бичигдсэн бэ? Леви 11-р бүлэгт. Баяр тийм ээ. Баярын өдөр бол Леви 23-р бүлэг бичсэн. Шин сар, амралтын өдрүүд бүх баярын өдрийн тухай Леви 23, 24-р бүлэг бичигдсэн байна. Тийм учраас хоол ундаа баяр, шин сар, амралтын өдрүүд гэвэтэмээ Бурхан Мосегээр өгсөн хуучин гэрний хуулийг хийж байна. Энэ бүх хуулиуд нь ирж буй юмшин сүүдэр гэсэн. Жинхэнэ биш. Харин би нь Христийн юм. Тийм учраас хуучин гэрний бүх хууль Есүс Христийг амлаж Есүс Христийг кэрчилдэг байна гэдгийг Колосей номд маш сайн тайлбарсан байх болно. Дөрөвдүгээр нь хуучин гэр нь сүүдэр тийм ээ бас жагбар байдаг гэсэн. Ибрэ 10:1-нд учир нь хуульд ирэх сайн юмшин жинхэнэ дүр нь бус харин сүүдэр нь байгаа тул хууль жил бүр байнга өргөдөг өнөөхөр тахиллуудаараа ортон иргэжийг төгс болгож чадаагүй. Сүүдэр тийм ээ жинхэнэ дүр биш байгаа бол бүрэн төгс учраас бидний бүрэн төгс болгох боломжгүй. Тэгвэл Есүс Христ бол жинхэнэ дүр, жинхэнэ бие, бодит байдал гэж хийж байна. Галат 3:24 5-дугаарт нь хууль бол Есүс Христ руу чигрүүлэх зааварлаг мөн гэсэн. Галат 3:24. Тэмд бид бүгд итгэлээр зөвөгдөхин тулд бидний ховд хууль нь биднийг Христ руу хандуулах зааварлаг болно. Хууль бол Есүс Христ руу чигрүүлж Есүс Христэд итгэл зөвхөн аврагдана. Хууль бол бидний гэм нүгэлт гэдгийг мэдүүлж ойлгож сануулснаар бидний гэм нүглийн төлөө загалмай чөтөлөгдөн нас барсан Есүс Христ руу чигрүүлж хандуулж зааварлагч болдог гэж
Ингээд Есүс Христ бол хуулийн биелүүлэгч. Бид нар хуулийн хараа гэм нүгэл ба үхлээс аврагдах ямар ч боломжгүй. Хуулийн хараа Бурханы өмнө чөвөгдөгдөг боломжгүй учраас Бурхан Есүс Христийг илгээсэн байна. Хуучин гэрний бүх хууль иш үзүүлэгч маань Есүс Христийг гэрчилж Есүс Христ руу чигрүүлдэг сүүд завбар зааварлаж байх болно гэдгийг та нар ойлгох хэрэгтэй. Ингэж Леви ном ч гэсэн хууль дотор ордог байгаа. Тийм бол бид нар Леви номын тахилж хоол ундаа баян өдрүүд ариун болох бүх Бурханы хууль ёс бол бүгд Есүс Христ руу чиглүүлдэг. Есүс Христийг гэрчилдэг. Есүс Христийг амлдаг гэдгийг та нар бодох хэрэгтэй. Тийм учраас бид нар Леви номоор дамжуулж Есүс Христэд итгэл тод улам бат зогсох болно. За, Леви номын хууль нь Есүс Христээр дамжуулан биелэгдсэн байгаа. Та нар хуучин гэрээ Леви номонд байгаа хуулийг Христээр дамжуулж хэрхэн биелэгдсэнийг Ибри номоор дамжуулж маш гүнзгий ойлгох боломжтой байдаг юм аа. Тийм учраас хуучин гэрээ Леви ном ба шинэ гэрээ Ибри ном энэ хоёр номыг харьцуулж үзвэл Леви номын хуулийг Есүс Христ хэрхэн биелүүлсэнийг та нар зөв ойлгох боломжтой. Тийм учраас Леви ном ба ямар ном гэнэ Ибри ном бол Мошегийн хуулийг Есүс Христ хэрхэн өрөн төгс биелүүлсэнийг та нар сайн ойлгох болно. Өнөөдөр Леви номыг бид нар зөв ойлгохын тулд Леви ном ба Ибри номын харилцаа холбоо. Өөрөөр хэлбэл Леви номын хууль ба Есүс Христийн харилцаа холбооны тухай хамт үзэж байгаа шүү дээ. Тийм ээ. Леви номын хууль бол Есүс Христ мэндэлснээс 1400 гаруй жилийн өмнө Бурхан Мошегээр дамжуулж Бурханы ард түмэнд өгсөн хууль. Леви номын бүх хууль бол ирэх аврагч Есүс Христийг гэрчилж амлаж байгаа гэдгийг бид нар сайн ойлгох хэрэгтэй байгаа. Леви номын хууль Есүс Христ бүрэн төгс биелүүлсэн байх болно. Леви номыг Есүс Христ биелүүлсэн гэдгийг тийм ээ. Хууль чухал сэдвийг тайлбарлах гэж байгаа. Нэгдүгээр нь тахилж. Хуучин гэрээ Леви ном бол нийт хэдэн бүлэгтэй юм бэ? 27 бүлэгтэй. Харин Леви номын 27 бүлгийн дотор 20 бүлэг бол бүгдээ тахилчийн үйлчлэлтэй холбоотой байгаа. 1-7 дугаар бүлэг 5 төрлийн тахилыг
бичсэн байгаа. Энэ 5 төрлийн тахилыг хэн өргөж үйлчлдэг вэ? Шатал тахил, эдийн өргөл, эвийн төлөв тахил, гэмийн төлөв тахил, нүгүлийн төлөв тахил, Бурханы ард түмэн өдөр бүр тахилаар дамжуулж Бурханд очиж Бурхан юм ариун болдог байсан. Энэ 5 тахилыг хэн хариуцахгүй? Тахилч хариуцдаг. Тахилчгүйгээр тахил өргөх боломжгүй байгаа. Тийм ээ. Та нар 1-р Самуэль 13-р бүлэгт Израилийн хамгийн анхны хаан Саул тахилчгүйгээр тахил өргөснөр Бурханд шийдэх гэсэн. Хаан боловч тахилд гар хүрэх боломжгүй байсан. Тийм учраас тахилыг заавал тахилж хариуцж үйлчлэх ёстой байсан. Дараа нь Леви 8-аас 10-р бүлэгт тахилчийг томилох ёслол хамгийн анхны тахилч болох Арон ба тэдний хүүхдийг томилох тухай бичсэн байгаа. Бас Леви 12-оос 15-р бүлэгт Ариун ба Божрын тухай Бурхан сургахдаа Ариун ба Божр гэдгийг хэн тогтвож энэ асуудлыг хэн хариуцдаг байсан бэ гэвэл тахилч байсан. Тийм ээ. Тийм учраас Леви 1-ээс 15-р бүлэг тахилчгүйгээр тахил өргөх боломжгүй. Тахилчгүйгээр Ариун ба Божрыг тогтоох, Ариун ба Божрыг шийдэж бас хэн нэгэн хүн божрлсон үед Ариун болох боломжгүй байсан. Тэгэд Леви 16-р бүлэгт тэрүүн тахилч жилдээ удаа и гимшилийн өдөр Бурханы өмнө Ариунаас Ариун газарт Бурханы оршихуйд ордог байсан. Дараа нь Леви 21-ийн 22-р бүлэгт тахилчид жирийн Бурханы ард түмнээс илүү ариун байх ёстой гэдгийг анхааруулсан болно. Бас Леви 23-аас 25-р бүлэгт баярын өдрүүдэд байнга юу өргөдөг байсан бэ? Өдөр бүр тахил өргөдөг байсан. Тэр тахилыг хэн хариуцдаг байсан бэ? Тахилч. Эндээс үж бол Леви номын 27 бүлгийн дотор 20 бүлэгээс илүү бараг Леви номын 80-90% тахилчин үүрэг үйлчлэлтэй холбоотой байгаа. Тийм ээ. Ибрийн номд тийм ээ. Есүс Христос бол тэрүүн тахилч гэдгийг 10-аас илүү дахин анхааруулсан байна. Ибри 2-ын 17, 3-ын 1, 4-ын 14-өөс 15, 5-ын 5, 5-ын 10, 6-ын 20, 7-ын 26, 27, 8-ын 1, 9-ын 11-ийг бараг Ибри номын 1-ээс 13-р бүлэг хүртэл Есүс Христос бол тэрүүн тахилч байдаг гэдгийг тайлбарлана. Хуучин гэрний үеийн Бурханы ард түмэн тахилч тэрүүн тахилчаар дамжуулж Бурханы өмнө тахил өргөсч Бурханы өмнө очиж Бурханы ариун байдалд ордог байсны Есүс Христос бол тэрүүн тахилч болж ирээд бидний Бурханы ариун оршихуй дотор нэгтрэн орох
замыг нээж өгсөн гэдгийг Ибрийн номд 10-аас илүү улуутай тэрүүн тахилч болох Есүсийг гэрчилсэн байх болно. Ибри 2:17-д тиймээс Бурханы өмнө өршөөнгүй итгэмжит тэрүүн тахилч болж хүмүүсийн нүглийн улмаасаа эврүүлэл хийх тулд тэр бүх талаасаа аг дүү нартайгаа адил болох ёстой байв гэсэн. Есүс Христ бидний гэм нүглийг үүрэж Бурханы өмнө орох тэрүүн тахилч болохын тулд бидэнд адилхан хүн болж энэ дэлхийд ирсэн. 18-д учир нь тэр өөрөө соригдун чөбөлөн эдэлсэн тулд соригдогчдод тусаж чадна. Есүс хүн болж энд ирээд захалмай чөптөрөгдөн насан барахгүй чөбж соригдсон учраас өнөөдөр бүх чөбөлөн сорилт тарамт ойгашоо бүгдийг мэддэг учраас бидэнд тусаж чадна. Тийм ээ. Хуучин гэрэний Левигийн хуулийн дагуу тахилч тэрүүн тахилч гэм нүгэл үйлдэлсэн тийм ээ. Сорилтонд унасан Бурханы ард түмэнд тусаж үйлчилж байсны адил Есүс Христ бидэнд тусаж Есүс Христ бидний төлөө тэрүүн тахилч болж ирээд бидний Бурханы ариун оршихуйроо нэвтэрч Бурханы ариун байдал дотор орох бүх замыг нээж өгсөн байх болно. Тийм учраас Есүс Христ бол тэрүүн тахилч. Левигийн хуульд тахилчгүйгээр Бурханы өмнө ариун Бурханы оршихуйд орох боломжгүй байсны адил тийм учраас хуучин гэрэний тахилч бол ирэх тэрүүн тахилч Есүс Христийг гэрчилж хуучин гэрэний үе бол Леви номын хуулийн дагуу тахилчаар дамжуулж Бурханы ариун оршихуйд ордог байсан. Өнөөдөр бол загалмай чөптөлөгдөн насавч дахин эмээсэн бидний тэрүүн тахилч болов Есүс Христээр дамжуулж Бурханы ариун оршихуйд орох болсон байна. Амен. Тийм учраас Леви ном бол тахилчин үүрэг маш чухал байсны адил Ибри ном бол Есүс Христ тэрүүн тахилч болж ирээд биднийг Бурханы ариун оршихуйд оруулж ариун Бурханы өмнө очиж түүний ариуныг хүлээж авах болсон гэдгийг Ибри номд маш сайн бичсэн байна. Ялангуяа Ибри номд тийм ээ Мелхизедекийн тухай маш онцлог тэмдэглэсэн байна. Есүс Христ бол Давидын овогийн хиний Юда овоогоос төрсөн шүү дээ. Хуучин гэрэний хууль ёсны дагуу Леви овог биш байг бол тахилч болох ёсгүй байсан. Тийм ээ. Харин Есүс Христ Леви овогоор ирсэн биш. Юда овогийн Давидын одоогоор төрсөн шүү дээ. Тэгвэл Есүс Христ яаж тэрүүн тахилч болох вэ гэж асуух болно. Тийм учраас Есүс Христ бол Леви овоогоос ирсэн тэрүүн тахилч биш. Мелхизедекийн удамаасаа хэрэгмээс гарсан гэдгийг Леви номд маш онцлсон байгаа. Та нар
Ихлээр 14-р бүлэгт Авраам аж бүү Лотыг дайсны гараасаа аварж буцах замдаа Мелхиседект 11 өргөж Мелхиседекийн түүх гарч байгаа. Мелхиседек хаанаас гарч хэний удмаар гарсан тухай огт бичээгүй. Ямар ч гэсэн Авраамын үеиг гэвэ тийм ээ. Синай уулаас Мосегээр дамжуулж хууль өгсөн цагаас 600 гаруй жилийн өмнө байсан. Тийм үү? Тийм үү? Мелхиседек тахилч бол Леви овгийн биш. Есүс Христ бол Леви овгоос ирсэн тэрүүн тахилч биш. Мелхиседекийн хэрэгмээс гарсан гэдгийг Ибрийн номд маш сайн тайлбарч байгаа. Дуулал 110-р бүлэг бол Давидын дуулал байна. Давид ч гэсэн Мелхиседекийг таньж байсан. Эзэн тангалагдсан бөгөөд санаагаа өөрчлөхгүй. Мелхиседекийн хэрэгмийн дагуу чи мөнхийн тахилч юм аа. Ариун сүнсээрээ хөтлөгдсөн Давид Мелхиседекийн хэрэгмийн дагуу ирэх мөнхийн тахилч гэрчилсэн байх болно. Тийм ээ. Хуучин гэрийн үед мөнхийн тахилч гэж байхгүй шүү дээ. Тахилч ч гэсэн хүн учраас сул дурыг байсан. Бүрэн төгс биш байсан. Өгч байсан. Алдаа дутагдaltaй байсан. Харин Мелхиседекийн хэрэгмээс ирэх мөнхийн тахилч ирнэ гэдгийг Бурхан Давид хаанаар дамжуулж гэрчилсэн болно. Ибрийн номд Мелхиседекийн нэр 10 удаа бичигдсэн байна. Тийм учраас Ариун сүнсээр хөтлөгдөж Ибрийн номыг бичсэн Бурханы хүн бол Есүс Христ бол тэрүүн тахилч болж ирээд бидний ариун бус гэм бүж бүх хором муу үрж ариун Бурханы оршихуйроо биднийг оруулдаг гэдгийг тайлбарлаад тэр бол Леви овгоос ирсэн тэрүүн тахилч биш. Хичээ хаанаас ирж хаанаасаа гарсан ч мэдэхгүй. Ихлээр 14-р бүлэгт Авраамын үеиг гарсан. Мошегийн хуулиас өмнө тахилчаар үйлчилж байсан Мелхиседекийг 10 удаа Ибрийн номд дурдж Есүс Христ бол Мелхиседекийн хэрэгмээс ирсэн гэдгийг гэрчилсэн байх болно. Ибри 6-гийн 20-д Мелхиседекийн хэрэгмийн дагуу үрд тэрүүн тахилч болж бидний төлөө урд маань гүйж чадил Есүс тийшээ орсон билээ. Есүс Христ бол Мелхиседекийн хэрэгмээс ирсэн үрдийн мөнхийн тэрүүн тахилч байна. Тийм учраас Ибрийн номыг Ариун сүнсээр хөтлөгдөж бичсэн Давидын дуулал 110-р бүлэгт гэрчилсэн энэ үгийг эш татаж бас Авраамын үеийн түүх хүртэл
믿듯이 예수 그리스도를 뭉킨 대륙은 탁지겠다기 결실성 배가 인것 레위 놈들 다길치할 담절지 보랑니 아리용 어르시고이도 돈테 누구를지 겸 누굴레세 아리용 벌지 보랑니 아리용 바이달리 시리지 음스득 임북줄 다길치할 담절지 굴리지 압득바이성 이브리 놈들 예수 그리스도 대륙은 다길치 볼지 이리 호칭결에 레위 놈들 아말성 게리칠성 다길치 대륙은 다길치 우리에게 부릉 득스비일루지 뭉킹 우딩 다길치하라 일성 게띠 게리칠지 말 호칭결에 우이드 뭉킹 다길치 우딩 다길치 베이 듣고 한 예수 그리스도 뭉킹 다길치 우딩 다길치 볼지 일성 오셨어 다 빛났 어느들 야머지 다길치 hir고 예수 그리스도를 담주지 아리용 보랑니 얼씨고 냅드림 옳지 돈이 도들 엠들지 돈테 함트 누구를지 돈테 뭉크 함트 엠드라 볼성 바이나 아멘 바스 레위 노밍 호일 때 팀에 다 읽지 마시죠 그러겠죠 운태한테 호칭 게랜드 이 레위 노밍 호일 때 타길 맛이 좋아할 바가 레위 노밍 호린 돌로깅 블랙도들 타길 치때 헐포테 호일 호링 블랙 비칙대 승볼 바스 타힐린 도하이 직승 아롱 조르강 블랙 타힐린 도하이 타길치 기립을 타길을 구입하지 말라고. 자, 레위 네기스 나임돌 불린다. 다봉 들린 타힐바 타길집 터밀로 여슬린 타힐린 토가의 비승바가 레위 아론 호리스 아론 저로또 불렸다. 아리우스가 여슬을 때 바스 타길 으르 여스대 바이사 바인 으뜨르 직선 으뜨르 타길 으르득 바이사 인데 수절 레위 노밍 아론 저로강 볼레 호린 돌로긴 볼레들 아론 저로강 볼레볼 레위 놈 타길 조갈 말고 디모자 레위 놈인 호일 타길 호일 볼 함징 조갈 울칠름 짓 발상 이브리 이스 아르부뚜길 불렉트 레위 놈들 비칙대성 북 타길 예수 그리스도의 길치지 예수 그리스도 우리 그 타길 볼 것은 똑같이 비슷한 바가 오늘들은 레위 이스 아르토르 불렉인 드루브 타붕 초할 이실릭 함 서들락 벌노 다들 오늘들은 인소로갈릭 손스스니다라 자발 이브리노미 네게스 아론 골프들을 불려 그랬대 운시지 우체 세기지 후시지 마이나 레위 유싱 아론 골프 틸 야마니 벌럿 토갈린 조사 버스 할인 뭉킹 조리틱 아고랑 의린거 조사라 아룡 같은 닝 무슨 북딩 들러 어르승 배가 호칭 게리니
모세긴 호일, 레위 놈이 호일린다고 야마, 토갈, 혼, 탁타, 엠트니 조사라, 김누굴린 아소달리 시티킨도 개민들로 다길 누굴린들로 다길 어르그치 바이서 예수 그리스도 우린 그 조사라 팀에 닉 무슨 다근 다길 어르고 여섯구이 볼거지 북띵 털로 전리성 그치 비싼 바가 디모지라스 어느 들빛들은 야만이요 뭐 토갈리요 뭐 혼니 조사라 보라항님은 어떻게 시대 예수 소리 조사를 담쳤지 팀에 보라항 아리용 올시고 어라고 벌써 말가 이불이 유싱 아롱 홀치소 태격 토스마 뭉크 순세라 오셉고이 우리고 보라항도 어르겠어 흐리스틴 초스 모스 자네링만 우hul링 울세스 제빌링 에밋 보라항드 울치룰른 슈데이케스 팀에 흐리스틴 초스 비트닉 겜 누굴레스 보지 우흑 볼성 비트닉 치빌지 아용 에밋 보라항님은 어찌지 둔 울치지 둔이 덧들 엠드라 잠이 네 죽승 발가 팀에 예수 소리스 우르트 뭉킹 데리고 다길지 두디 있고 우리 그 다길 벌고 닝 무슨 오르그지 비틴 다근 다길 오르고 야스구이 벌고 죽승 발 이브리 아로빙 아롱호일 아론드부터 직성 할인텔 누굴린 털로 간츠 다길 우르트 오르그지 보랑니 바론가르트 잘라를 성박해서 비트니 누굴린 털로 간츠 다길 보르무성 뭉킨 다길 예수 소리 어려 데리고 다길 듣대고요 우리가 다길 보고지 비트니 누굴린 털로 자갈마 있다 어르극드성 디모지라스 예수 소리트 간츠 다길 우르트 어르극스는 자갈사 다이스 노디은 흘리근 기시구를 벌고 호텔 흘리집에 아론들 테르 아리용 벌곡스트 아리용 벌곡스인데 타비트나 시대 호칭게리네 위벌 레위 호일린다고 으뜨르 부르 뱅가 다를 얼그집에 있어 부르무슨 다길 움낌 다기도 하고 디모지 예수 소리 우리가 간츠 다길 벌고지 우르스너로 비트니 우르트 특수 벌고지 비트나 다길 우르고 벌로 여섯구이 벌었어. 네, 팀이 간츠 타일 우르트 우르고 간츠 타일 우르트 특수 벌고성 아니 호칭견이 위벌 북포항리학 뱅을 타기 어렵게 빠있어. 다길 직성 우르스티그 틀로 다길 어렵겠지. 아르트문이 틀로 다길 어렵겠지 빠있어. 팀에 하린 예수 소리 듣고 간츠 다길 팀에 우르트 특수 벌고 인볼 예수생 자갈마의 조사라 어리고 어르그성 얍달릭 일주가야 이브리 아르빈 아르니스 허린드 임드 아크두나라 비틴드 예수신 조사라 막보트 벌로 의식으로 담조랑 투니 내성 신 에미트 자마라 아리온 가차트 넵트릉 오로 이트길 배가틀 아민 호칭기니 오이트 레위인 호일린다고 팀에 보랑니 아르트문 다힐치아를 담조지
тахилаар дамжуулж ариун бурханы өмнө нэвтрэн урж байсан. Ялангуяа тэрүүн тахилж жид нэг удаа их гэмшил өдөрт бүх ард түмний гэм нүгэл үүрж ариун газар ариунаас ариун газарыг хуваасан өшгөр дамжуулж жид нэг удаа бурханы ариун газарт нэвтрэн орж байсан. Өнөөдөр Есүс Христ ганц тахил, үрдийн тахил, бүрэн төгс болгосон учраас бид түүний цусаараа түүнд итгэл бурханы ариун оршихуй дотор орох болсон байгаа. Есүс Христ нээж өгсөн шин зам, эмэт зам, мөнхийн замаараа орох болсон байна. Амин. Өнөөдөр би та бүхэнтэй хамт Леви номын хууль ба Есүс Христ ямар харилцаа холбоотой гэдгийг шин гэрэний номуудаас ялангуяа Ибри номоор дамжуулж та бүхэнтэй хуваалцсан болно. Хуучин гэрэний үед бурханы ард түмэн Мошеэр дамжуулж өгсөн хуулийн дагуу бурханы ариун асарт очоод тахил өргөж тахилчаар дамжуулж бурханы ариун оршихороо орж түүний ариун байдлыг авдаг байсан. Есүс Христ ирээд бидний төлөө 자갈마의 톱질록동나서 дахин эмэрснараа Леви номын тахилч ба тахилын бүх хуулийг бүрэн төгс биелүүлж гүйцэтгэсэн байх болно. Тийм учраас та өнөөдөр бид нар тэрүүн тахилч болох Есүс Христээр дамжуулж амин. Есүс Христ бүрмөсөн тахил, ганц тахил, үрдэд төгс болох тахил өргөснөөр бидний гэмиг чорлиж бид нар бурханы ариун оршихороо нэвтрэн орох болсон байна. Амин. Хуучин гэрэний Леви ном тахилж тахилын тухай маш сайн бичигдсэн байх болно. Тахилаар дамжуулж, тахилчаар дамжуулж бурханы ариун оршихуйд ороод бурханы өмнө ариун буж бурханы дотор ариун амьдралаараа амьдарч байсан. Өнөөдөр та бид өдөр бүр тэрүүн тахилч болох Есүс Христээр дамжуулж түүний 자갈마의 цусаараа дамжуулж бид бурханы ариун оршихуйд орж итгэлээр бурханы өмнө явах болсон байгаа. Тийм учраас Есүс Христ бол бидний итгэлийн эхлүүлэгч ба бүрэн төгс болгогч байх болно. Ибри 3-ын 1-нд ч гэсэн тэмд тэнгэрлэг дуудлагыг хуваалцагч ариун ах дүү нараа бидний ярьж байгаа шүү дээ. Бидний хүлээн зөвшөөрөгддөг ээлж ба тэрүүн тахилч болов Есүсийг ажижгаа гэсэн. Есүсийг бидний ээлж тэрүүн тахилч гэсэн. Бас Ибри 12-ын 2-д Есүс Христ бол итгэлийг эхлүүлэгч бөгөөд төгсөгч болох Есүс өд
харж гаяа гэж бидний уурж байна. Алте итэр ахын дэсэ хожин гэрний Левигийн хуулиар дамжуулж Бурханы ариун оршихойд нэвтрэн орж тийм ээ тахилаар орж байсан бол өнөөдөр та биднэр Есүс Христ бол тэрүүн тахилж тэр бүрмөсөн ганц тахилаараа бидэнд дахин амьтдын чусаараа тахил өргөх ёсгүй болгож Христээр дамжуулж Бурханы өмнө шот орж нэвтэрч Бурханы ариун оршихуй дотор амьдралд прогосон байгаа. Тийм учраас тэр бол бидний итгэлийг эхлүүлж төгсгөгч байгаа. Тийм үү бид нар ариун болгохын тулд хуучин гэж тахилчаар тахил өргөх биш. Өдөр бүр Есүс Христ ургаа чиглэж түүнийг харж түнд итгэж Есүсийг даган амьдрснараа Бурханы ариун байдал дотор амьдрах боломжтой байх болно. Өнөөдөр Леви ном ба Есүс Христ ялангуяа Леви номын хууль ба Шингэрэний Ибрэ номыг хамт харьцуулж үзснээрээ цаашид бид нар Леви номыг илүү сайн ойлгох болно. Өдөр бүр Есүс Христээр дамжуулж итгэлээр Бурханы ариун оршихуйн дотор амьдрдаг юурэлтэй хүмүүс болох болтугай гэж эзэн нэрийн өмнөөс хүсэн юрж байна.